НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Берлин хотод уулзсан эхний өдөр Лив улсад үүсэж байгаа нөхцөл байдал хэлэлцэх асуудлын энэ тэргуунд тавигдсан байна. Английн гадаад хэргийн сайд Уильям Хэг Каддафигийн эсрэг тулдаанд бусад улсууд хүчин чармаалтай нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлжээ. Ливийн ард иргэдийг хамгаалахын тулд бусад улсууд хуурай замаар дайралт хийх хүчин чадал, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлнэ гэдэгт бид найдаж байна. Сүүлийн хэдэн 7 хоногт Англи улс энэ тал дээр ажил хийсэн. Мэдээж одоогийн байдлаар бусад улсууд энэ мэдээлэл хийгээгүй байна л да. Гэхдээ өнөөдрийн уулзалт бусад улсууд энэ талаар нухацтай авч үзэхэд үнэхээр чухал байсан гэж бодож байна. Important in prompting other nations to think very seriously about that. Харин Ливийн өдөртөгч Муаммар Каддафи нийслэл Триполи хотоор машинаар явж дэмжигчтэйгээ мэдчилж байгаа дүрсийг төрийн мэдлийн телевизд дамжуулжээ. Баяр ёслолын байдалтай байсан Каддафиг дэмжигчид түүний машиныг даган гүйж байсан байна. Харин Вашингтон хотод цагаан ордны хэвлийн төлөөлөгч Джей Кони энэхүү бичлэгийг үгүйсгэсэн утгатай мэдээлэл хийжээ. Пүрэв гарагийн үдээс хойш Триполи хотын төвд Ливийн өдөртөгч Каддафи энэхүү дэмжигчтэйгээ дахин нэг удаа мэдчилсэн байна.